Railfest 5 морилно та бүхэнд энэ удаагийн дугаараар Shogun-ы 9 болон төгсгөлийн 10 дугаар анги мөн цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. За энэ анги Марикогийн 14 жилийн өмнөх амьдралаар эхэлдэг. Эхний хэсгийг харах юм бол анимашны оруулсан болов уу гэж харагддаг. Тэсэн чинь ингээд жигнэсээ зураг авалт байдаг. Харахад ингээд маш гоё. За тэгээ Марико жирэмсэн байдаг бөгөөд хүмүүс түүний 3 дахь удаага оргож байна гэж ярилцчихэдэг. Эцэг нь урагч Акачи Жинсай тэр бол одоо ингээ удмынхаа сүүлийн хүн гэж хэлж яадаг. Тэгээд ингээд үхийг хүссэн ч гэсэн нөхөр нь түүнд өршөөл үзүүлсэн гэж ярилцаж байдаг. Тэгээ энэ яриаг болохоор зэрэг эцэг Альвито сонсч байдаг. Тэгээ Марикотой уулзнаа. Альвито түүний сэтгэлийн тайвшруулах гэж их сайхан үгс хэлдэг. Тэгээ та ийм их гуниг тэгэхэд хитрхи залуу хүн байна. Таны хаагцалд үнэхээр харамсаж байна. Бурхан таныг ямар нэгэн шалтгаанаар амьд үлдээсэн гэд Марикогийн төлөө залбирч Христийн тэмдэг өгдөг. За энэ хэсгийг харах юм бол Марико энэ үеэс ингээд Христэд итгэдэг болсон болов гэж бодогдно. За дараагийн үзэгдэл дээр Ябушигийн Анжи Марико нар Осака хотод ирдэг. Осака цайзад ирсэн чинь тэнд амьдарч байгаа бүхэл язгууртан гэр бүлүүд Ишидогийн хоригдол болсон байдаг. Хаашаач явсан ингээ харуулад дагаж явж байгаа нь харагданаа. За христчүүд Тороногог ямар нэгэн зүйл төлөөлж яах гэж хаарддаг. Гэхдээ эцэг Альвито болохоор зэрэг аль хэдийн нөгөө харсан үүдсэн зүйлстэй итгээд үгүй тийм байхгүй. Тороногоо яг ингээ бууж өгч байгаа. Түүний дотны хамтрагч нь хүртэл ингээ сэппүгөө хийж өгсөн шүү дээ гэж хэлсэн ч гэсэн христчүүд ердөөсөө итгээгүй дайн ирж байна гэж ярилцаж байдаг. За ингээд Осака цайзад ирээд Ябушигийн Анжин хоёр зөвлөлд бараалхдаг. Тэгээд тэр өрөөнд ингээд сууж байгаа хүмүүсийн байрлалыг нь харах юм бол Ишидо Очибана Ката хоёрын сүү тавилт нь аль биесных болсон байна гэж харагддаг. Яагаад гэвэл өрөөний хамгийн хойморт нь угсаа залгамжлагч Ханхүү түүний өмнөх игнэнд нь Очибана Кататай хамт Ишидо сууж идэг. За тэгээд дараагийн игнэнд нь болохоор зэрэг зөвлөлийн гишүүд сууж идэг. Нэг сонь шинэ хүн нь болохоор зэрэг тэр дунд Сайки сууж байдаг. Тэгэхээр Сайки ахыгаа барьж өгснөөр зөвлөлт хэр чухал байр суурьтай байгаа нь эндээс харагддаг. За ингээ Ябушигээ Тороногогийн өмнөөс зөвлөлт бууж өгч байгаа хэлдэг. Өөрийгөө анх Тороногод урагтуулж Осакоос гарсан гэдэг. Ишидо мэдээж урагч гэж харьцдаг. За Анжинг танд ингээд авчирсан гэж хэлсэн ч гэсэн Ишидо бол ингээд би зэрлгүүдийг сонирхдаггүй гэд үл тоодог. За энэ хоёрын араас Марико зөвлөлт бараалхдаг. Очибана Ката тэр хоёр уулзаагүй олон жил болсон байдаг. Тэгээ хүүхэд ахта шүлгээр өрсөлддөг байсан уламжлалаа сэргээе гэж Очибана Ката санал тавьсан ч гэсэн Марико би энд байхгүй байна. Маргааш Кирино Ката болон Шизуно Ката нөгөө Тороногогийн эхнэрийг хэлж байгаа. Хамт Осакогоос явна гэж хэлдэг. Тэгээ миний эзэн Тороного надад тэднийг авчир гэж даалгасан гэж хэлдэг. Тэгээ бүх язгууртан гэр бүлүүд Ишидогийн хоригдол болсон байхад зөвлөлийн хурал дээр бүр ингээд зөвшөөрөл авах шууд явна гэдгийг хэлж байгаа нь ингээ Марико бол ямар зөрөгтэй эмэгтэй болох нь ингээд харагдана. За Ишидо бол мэдээж бүр энэнд бүр ингээд гайхан тэгээд бүр ингээд илт дургуцаад явуулахгүй гэдэг. За харин Марико болохоор зэрэг эзэндээ үйлчлэх нь миний энэ тэргүүний зорилго бөгөөд би заавал явнаа гэдэг. Тэгээд би бол ингээд агуу эзэнтэй Акачи Жинсайгийн охин манай удам олон зуун жил самурай байсан. Би бол хаанч хизээж хоригдохгүй, хоригдол болохгүй гэж хэлдэг. За ингээ энэ хэсэг бол үнэхээр шар ус босгоно. Марико бол ингээ бүр шийдсэн байгаа нь харагддаг. Тэгээ зөвлөл юу ч хэлж чадахгүй. За тэгээд Ябушигээ болохоор зэрэг бүр шоконд орно. Чи ингээд яа Ишидогийн өмнөөс ингэж ашиглаж чадж байна? Юу ноёны даалгавар? Юу яриад байгаа юм бэ? Тороного ямар нэгэн төлөвлөгөө байгаа юм бол тэрийг бидэнд хэлэлтэй туслая гэж хэлдэг. За тэгээ Анжин ч гэсэн яагаад явах гэж байгааг нь ердөөсөө ойлгодгүй. Явбал мэдээж аюултай гэдгийг Анжин хүртэл ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ хэсгээс харах юм бол Тороного зөвхөн Марикод л өгсөн даалгавар байдаг. Нөгөө хоёр нь ердөөсөө мэдхгүй байдаг. Маргааш нь Марикогийн хүү ирээд яваа болооч гэж хятаадаг. Тэгсэн ч гэсэн ингээ Марико бат суурин дээр зогсноо. Тэгсэн чи хүү айгуу сэтгэл өвдгсөн хүү үг хэлдэг. Би одоо таны хүүхэд биш ээ. Олон жил ингээд таны хүүхэд байдгаасаа ингээ баг ичдэг байсан гэдэг юм хэлдэг.
Тэгээ энэ хүртэл ингээд Марико бүр ямар их зүйлийг тууллаа, ямар амар сэтгэлийн хатуужилтай байлаа те. Тэгсэн чи хүүгийнхаа энэ үгэнд имзэглээд ингээд уйлж байдгаа. За тэгээд хэлсэн ёсороо Марико хотоос гарах гэж оролдноо. За тэгсэн чи ингээд цайзынхан дээгүүр тойроод зөндөө хүмүүс юу болох нь уу гэд ингээд хэрэг дурлаад харах гад ирсэн байдаг. За ингээд гарах гэж оролдоход нь болохоор зэрэг цайзын харуулууд хэрвээ явц зөвшөөрөл байхгүй бол эндээс хэнийг ч гаргаж болохгүй гэсэн тушаалтай гэж хэлдэг. Тэгээд самурай нар болон цайзын харуулууд хоорондоо тулалдаж эхэлнэ. За яг энэ байдлыг болохоор зэрэг зөвлөлийн гишүүн Оно болон Кияма хоёр харж байдаг. За тэгээ Марико тэдэнд тушаал өгч бидрийг явуулаач гэсэн ч гэсэн эдгээр бол Ишидогийн хүмүүсээ бид нар юу ч хэлсэн сонсохгүй штэ. Би ингээ зөвлөлийг хуралдуулъя төр хүлээ гэж хэлдэг. Тэгсэн чи Очибана Ката хүртэл ингээ тэнд хараад байж байдаг. За ингээд нөгөө тулалсан самурай нар бүгдээрээ өөх бөгөөд Марико өөрөө тултахаас өөр харахгүй болдог. Марикогийн ингээд тулж байгаа хэсгийг харах юм бол ямар нэгэн тийм хэтрүүлэг фантаз авахгүй те. Эмэгтэй хүн үнэхээр л тулалдах юм бол бүх хүч чадлаа зарцуулаад яаж тулалдах вэ гэдгийг ингээд аюу гоё тийм бодит байдлаар харуулсан юм шиг санагддаг. Тэгээд 10 залуугийн өмнөөс тулалдаад яаж алхав дэ те. Марико бол ингээд өмнөх ангиуд дээр харахад бол өөрөө ингээд жадаар тулалддаг энгийн эмэгтэйг бодох юм бол бас тийм дайчин эмэгтэй. За тэгсэн ч бол ингээд гарч чадахгүй. За тэгээ хэлэхтэй болохоор зэрэг эдгээр хүмүүс миний эзэндээ өгсөн амлалтыг биелүүлэхэд цаад учрууллаа. Тийм болохоор би нар жарахад амиа өгдөх болно гэж хэлдэг. За үүний дараа зөвлөл хуралдаж Кияма энэ явдлыг болиулах хэрэгтэй гэж Ишидог ятгадаг. Тэгээ ингээ хоорондоо маргаалтнаа. Харин Очибана Ката болохоор зэрэг тэр бол хэлсэн үгэндээ хүрнэ. Яагаад гэвэл насаар нь дагаж ирсэн зовлон зүдгүүрээс салахыг тэр өөрөө маш их хүсэж байгаа гэж хэлдэг. Марико хэрвээ үхэх юм бол Осоко буруутан болно гэдэг. Хэрвээ Мариког хүүлэх юм бол бүх язгууртан гэр бүлүүд түүнийг буруутгаж босох болно. Харин амьд үлдээж явбал бусад гэр бүлүүд ч гэсэн Осокоос явах гэж барьцах болно. Тэгээ яг ингээд энийг харах юм бол Ишидо ингээд хатсан шалаанд орж байгаа нь харагдана. За Очибана Ката болохоор зэрэг Марикотой уулзаж бас ярилцаж учралж үзэх гэж хичээдгээ. Тэгээд амиа өгөөхэй болоо гэж шатгсан ч гэсэн Марико болохоор зэрэг үхэн гэдэг бол бууж өгч байгаа зүйл бишээ. Энэ бүхнийг таал өөрөө зогсоож чаднаа гэж хэлсэн ч Очибана Ката болохоор би хүүхдээ хамгаалахаас өөр ямар ч оршин тогтнох зорилго надад байхгүй. Тийм эрх мэдэлч надад байхгүй гэж хэлдэг. Тэгээд энэ ярианаас болохоор зэрэг Очибана Ката Мариког үнэхээр үхэхээр шийдсэн юм байна гэдгийг ойлгодог. Анжин ч гэсэн яг одоо энэ мөчөд болохоор зэрэг үнэхээр үхэхээр шийдсэн юм байна штэ гэдгийг ойлгоно. За би ч гэсэн ойлгоно. За энэ үед Ябушигээ дээр Ишидогоос хил дамжуулж хүн ирдэг. Тэгээ Ябушигээг амьд үлдээж өөрт нь үйлчлэх хүсэлтийн зөвшөөрч байна. Гэхдээ нэг нөхцөлтэй гэж хэлдэг. За энэ хэсэгт ингээд тэр нөхцөл нь юу вэ гэдэг талаар ердөөс гардгуу дараагийн хэсэг рүү шилжчихдэг. Марико амиа орлохоор болно. Тэгээ эцэг Альвита хоёр ч нүглийг нь амжилж өгдөг. Тэгээ Марико сеппуку хийхээ өмнө өвдгөл цугаа 2 хөлөө ингэж даавар ороодог. Тэгээ тэрийг харахаар ингээд ямар амар зовлонтой юм хийж байгааг нь ингээд ойлгодож байгаа шүү дээ. За тэгээ анжин болохоор зэрэг толгойг нь авахар болдог. За яг эцсийн мөчөд Ишидо орж ирнэ. Тэгээд цайзаас гарах зөвшөөрлийг өгдөг. Тэгсэн чинь яг өмнө Очибана Катагийн хэлжсэнээр бусад гэр бүлүүд ч гэсэн бид нар бас явмаар байна гэж хэлдэг. Тэгсэн чинь Ишидо болохоор энд хинч хоригдол бишээ хүсэлтээ гаргаад та явхад болно штэ гэж хэлдэг. За ингээд энэ шүн хүмүүс найрлж баахан уунаа. Тэгсэн чинь Ябушигээ харуулыг алж нууцаар тэрний байрлаж исэн тэр хэсэгт нь ингээд нууцаар хүмүүс оролдог. За тэр алуурч болохоор зэрэг Мариког алах гэж оролддгоо. Тэгээд Марико болохоор зэрэг эдгээр бол Ишидогийн хүмүүс байна гэж харддаг. За ингээд зүхтэж явсаар байгаад нэг агуулгад нуугдана. Тэгээд за амьд гарчлаадаа гэж бодож исэн чинь гаднаас нь дэлбэлэгчээдэг. За тэгээ энийг мэдсэн Марико болохоор зэрэг тэр агуулгын хаалгыг ингээд биеэрээ хаагаад дэлбэрэлтэн төртөж амиа алддаг. За ингээд 9-р анги төгснө. Шогун төгсгөлийн 10 дугаар анги.
За 10 дугаар ингээ огт харагдаж байгаагүй тийм дүрээр эхэлнэ. Цэгэр нүдтэй нэг хөгшин байдаг. За тэгээд хажууд нь 2 хүүхэд өвөө Японд байхдаа бөөлөвтэй айрамтай тололдож байсан гэж ярилцдаг. За тэгээ харсан чинь энэ бол ингээ хөгшөрсөн анж юм байдгаа. Гарт нь Марикогийн Христийн зүйлтэй байдаг. За ингээ киноны үйл явдал өмнөх 8 дугаар ангийн төгсгөлөөс яг үргэлжилж эхэлдэг. Дэлбэрэлт болоо Марико нас орсон байдгаа. Тэгсэн чинь цаана Ябушигээ болохоор зэрэг уучлаарай гэдэг нэг тийм буланд аюу шокийн байдалтай зогсож байдаг. За тэгэхээр өнгөрсөн анги дээр юу болж өнгөрсөн бэ гэхээр зэрэг Ябушигээ Ишидод үйлчилж амьд үлдэх тийм тохироо хийдэг. Тэгээд тэр тохироо нь болохоор зэрэг нэг нөхцөлтэй гэдэгжсэн ш. Тэр нь болохоор өргөндөө Ишидогийн хүмүүсийг оруулаад Мариког халахтан туслах байдгаа. За ингээд харамсалтайгаар Марико нас борж Тороногогийн эхнэр хүүхэд нь цайзаас явах болно. Ингээд зөвлөл хуралддаг бөгөөд Сайки Тороногог Эдогоос цогтож дайнд бэлдэж гэн гэдгээ. За ингээд Мариког алгахыг зөвлөлөөс хүн тушаасан байж магадгүй гэж дотроо ярилцдаг. Тэгээд Ишидо гэдэг болохоор зэрэг ердөөсөө бусд нь бол мдээгүй байгаа нь харагдана. За ингээд Марикогийн оншуулгын дараа бол ингээд дайнд явах нь бол тодорхой болдгоо. За тэгээ Ишидо Ябушигээ дээр очноо. За ингээд очоо юм ярьсан чинь Ябушигээ нэг л сонин тийм ингээд төрөлтсөн хүн шиг харагддаг. Эхэндээ болохоор зэрэг ингээд Мариког алах гэж байгаа гэж өрдөөсөө бодоогүй гэж хэлдэг. Энэ нь ингээд харах юм бол яг үннээ хэлж байгаа юм шиг санагдана. Олзлох гэж байгаа ч юм уу те сүрдүүлэх гэж байгаа ч юм уу нэг тиймэрхүү юм болох байхал гэж бол Ябушигээ бодсон юм шиг байна. Тэгсэн чинь ингээд яг Марико өгсөн чинь тэрэнд бүр ингээд үннээсээ шоконд ороод ухаан санаа самуурсан байдгаа. За дэлбэрлэн дурсан анжин болохоор зэрэг хэд хоног ухаангүй байж агаад сэрнэ. Тэгсэн чинь аль хэдийн Марикогийн оншуулга болоод өнгөрсөн байдаг. За ингээ анжин Тороного руу буцаах тушаал ирсэн байдгаа. Эцэг Альвидо ирээд анжинтай ярилцдаг. Ишидо дайн зарласан. Хааны зэрэг дагалдах болохоор Тороного энэ удаа дайнд ялж чадахгүй тэр өөхөх болно гэдэг. За тэгэд нэг ойд очоод чамайг энэ ойд алах байсан. Гэтэ Марико нас барахаас өмнө сүмдэр ээж чиний амийг хэлтрүүлээч гэж гуйсан болохоор зэрэг энэ тохиролцоо гэж чамайг амьд үлдээж байгаамаа гэж хэлдэг. Тэгээ би одоо ингээд Марикод хэлсэн амлалтандаа хүрлээ шүү гинэ. За ингээд Ябушигээ анжин хоёр буцна. Тэр хоёр загасчны тосгондоо буцаж ирдэг. За тэгсэн чинь анжингийн завин сүрцэн байдаг. Анжин бол ингээд тэрийг хараад ингээд бүр шоконд орно те. Ябушигээ тосгонд ирэхэд нь зэвсгийг нь хурааж авдаг. Тэгээ Тороного тэр тосгонд ирсэн байх бөгөөд Ябушигийг байцаанаа чамааг өргөөрөө хүмүүс оруулж ахыг харсан хүмүүс байгаа гэдэг. Тэгээ тэр яриаг болохоор зэрэг анжин анх удаа сонсоод цочирдолд орно. За тэгээд оруулж ахыг харсан хүн болохоор зэрэг Оми руу захиа бичсэн юм байна. Тэгээ Оми захиагаа мэдээд болохоор зэрэг Тороногод хэлээд тэгээ одоо ингээ Ябушигийг байцааж байгаа юм байна. Тэгээ чамайг тэнд дэлбэрлэлийн дараа уучлал ирж байгаа чинь ч гэсэн харсан хүн байна. Чи одоо ингээд хэрэгээ хүлээ. Тэгээ чиний бүх өмчийг хурааж аавна. Чи ингээд сэппүкку хийх ёстой гэж тушаадаг аа. За ингээд Ябушигийн төгсгөл ирлээ. За Тороного эхнэр хүүхдтэйгээ уулзах бөгөөд тэр үед Очибана Катагаас ирсэн нууц цагтлыг дамжуулдаг. Энэ цагталд юу байсныг болохоор зэрэг тухайн үед ердөөсөө мэдэж авч чаддгүй. Ингээд дараагийн хэсэг рүү шилждэг. За тэгээд Тороного болохоор зэрэг анжингийн хөлгийг сүрүүлсэн хүмүүсийг ажироос хайж яадаг. Нөгөө загасчны тосгончтой тэндээс ингээ хайж яадаг. Тэгээд хайгаа цэжгэлсэн хүмүүсээ ер нь бол алаад ингээ толгойг тастаад бүр ингээ ил хүмүүсийн дунд ингээ тавьсан байдаг. Тэгээ хүн нь олдоогүй гэж үзээд ингээ хасаар л байдаг. Тэгээ анжин болохоор зэрэг ахиж тосгоны хүмүүсийн цусыг битгий уурсгаа гэж гуух гэж Тороного дээр очдог. За тэгээд анжин болохоор зэрэг завийг нь цөрүүлсэн хүмүүс болохоор зэрэг дайснууд тишээ энэ бол Марико байсан. Намайг дайснуудтай маань тулдуулбан тул тэр авийг маань аварч завийг нь цөрүүлсэн гэдгээ. Тэгээ Марикогийн үхэл болохоор зэрэг анжинд бас маш хүнд туссан байгаа нь энэс харагддаг. Тэгээ би ингээд дайн хийх ямар ч хүсэл одоо надад алгаа. Тийм болохоор ингээд тэр зав надад хэрэггүй. Одоо ахиж ингэж тоцгоноос хүмүүс алгаа болоо гэж Тороногод хэлдэг. Тороного болохоор зэрэг миний хажууд үнэнч бос хүмүүс байх ёсгүй. Тийм болохоор би заавал урагчийг олтлоо ирэл хаагуулаа зогсоохгүй гэж хэлдэг. Тэгсэн чинь анжин би тэгвэл оронд нь үхье гэж хэлдэг. Тэгээ ингээ харцын харах юм бол ингээд ямар ч амьдрах хүсэлгүй болцсон байгаа нь бол ингээ харагддаг. Тэгээд би ингээд анханасаа л танаа ирэг дээр ирэхдээ та нарыг ашиглая гэж бодсон.
би бол ингээд чиний дайсан теки гэд японоор хэлдэг. Тэгээ анжин тэнд seppuku хийх гэж оролдноо. Тэгсэн чинь Тороногоо бол ингээд зогсооно. Тэгээ зогсоогоод чи одоо хөлгөө дахиад бараа гэж анжинд ер нь бол ингээд шинэ амьдралын зорилго өгдөг. За ингээд Ябушигигийн seppuku хийх цаг болно. Толгойг нь авах хүнээр болохоор зэрэг Тороногоо сонгогдсон байдаг. За ингээд тэр хоёр ярилцаад Ябушигээ ер нь бол ингээд өнгөрсөн буг хугацаанд Осакод болсон явдал зэргийг ингээд бодолцоод Тороногоос ер нь юу болоод байгаа талаар ингээд асуудаг. Тэгээд гисэн чинь нэгдүгээр болохоор зэрэг анжингийн хөлийг сүрүүлсэн үнэ нь болохоор Тороного өөрөө байдаг. Өөрт нь хэр үнэнч болохыг шалгах гэж одоо хийсэн тийм тест байдаг. За тэгээд Ябушигээ болохоор зэрэг яаж дайнд ялгах байгааг нь асуудаг. Тэгээд одоо болохоор зэрэг ингээд цэргийн тоон хамаагүй бага. Тэгээ бүр ингээд ямар ч азтай байсан ч гэсэн ингээд хааны цэрэг дагалдаж байхад бол яаж ялахыг ингээд ойлгохгүй байна гэдэг. Би одоо ингээд нэгэн төвөх гэж байгаа болохоор зэрэг төлөвлөгөөгөө надад хэлээч гэж хүсдэгэ. Эцсийн хүсэл юм шиг сонсогдно. За эндээс ярьж байгаа хэсэг бол ингээд бүхэл бүтэн 10 цувралыг бадж байгаа хамгийн сүүлийн төгсгөлийн маш чухал тийм ярианы хэсэг байдаг. Тэгээ Тороного Котын аль хэдийн дууссан гэж хэлдэг. Котын гэдэг чинь нөгөө нэг тусан улаан тэнгэр гэд хоорондоо ярилцаад идэв шүү дээ. Тэгээ өөрийнхөө болохоор зэрэг ингээд төлөвлөгөөг ярьдаг. Зөвлөл нэгдмэл байх үед нь Осака руу ингээд цэргүүд явбал ялгалах нь гарцаагүй байсан. Тийм болохоор Тороного ямар ч армийн хийж чадахгүй зүйлийг хийлгэхээр эмэгтэй хүнийг Осака руу явуулсан гэдэг. Тэр хүн нь болохоор зэрэг Марико байдаг. За ингээд Марикогийн хүслээр зөвлөлийн гишүүд аюулгүй гэдэгтээ итгэлгүй болсон бөгөөд Осака цайзаас язгууртнууд нь явж Ишидогийн хүч суларч эхэлдэг. За мөн Очибана Катагийн дотны найзаа гэж бодож исэн хүнийг нь алсан болохоор тэр хоёрын хооронд ч гэсэн аан цав гарсан ойлгомжтой болно. Ингээд Тороногогийн цаашдын зөвнөл нь гардаг. Одоогоос 1 сарын дараа Цикиг хараад дайснуудтайгаа тололноо. За тэр үед болохоор зэрэг 5 арим тололно. Ябушигигийн хэлснээр хэрвээ хааны арим Ишидогийн хажууд байх юм бол бид гарцаагүй дуусна. Гэхдээ Марикогийн ачаар Очибана Ката Ишидотой хамтрахаас залхсан юм байна. За энийг болохоор зэрэг нууц цахианда тулаанд хааны армийг оруулахгүй гэдгийг бичсэн юм байна. Нөгөө өмнө Тороногогийн хүлээж авсан нууц цахиаст те тэнд яг ингээ юу бичсэн ингээ бид нарт мэдэгдээгүй. За ингээ хааны зэрэг байхгүй дээрээс нь зөвлөлч гисэн Ишидог дэмжихгүй. Тэгээд энэ дайн бол ингээ дууснаа. Ишидогийн ялагдлаар дуусна гэж хэлдэг. Тэгээ миний мөрөөдөл бол ингээ Эдос эхлэх болно. Ямар ч дайнгүй инх тайван хотыг бий болгоно гэдэг. Энэ бол та бүхний хүчинд бий болсон зүйл гэж хэлдэг. За ингээд Ябушигийн нас орноо. За дараагийн үзэгдэл дээр Анжинд тосгоныхон хөлгөө уснаас татаж гарахад нь тусалж яадаг. За энэ хэсгээр Бунтороо ч гэсэн ирнэ. Бунтороо болохоор бас ихнэрээ алдсан шүү дээ тий. За Бунторогийн хувьд одоо ингээд харах юм бол эднэртэй үнэхээр харгасаар хандчихсэн нь үнэн. Гэхдээ ер нь бол ингээд хайртай байсан байгаа байхгүй юу? Ингээ Марикогийн өхөл бол ингээд маш их зүйлийг өөрчилж байна. Бүр ингээд Тороногог ялгад хүртэл ингээд гол төлөв хүчин болж өглөө шүү дээ. За ингээд 10 ангитай шоугун цуврал маань дууснаа. За цуврал ямар их амжилт гаргасныг та бүхэн харсан бахаа. FX дээр хамгийн олон үзэлттэй цуврал болсон. Үзэгчдийн магтаал маш өндөр байсан учраас дараагийн цувралыг бүхэн хийхээр болсон. Нэмж 2 цуврал хийхээр болсон. Тэгээд 25 оны 100 цацагдах болов уу гэсэн таамаглалтай байгаа. Гэхдээ одоо ердөөсөө тодорхой өдөр зарлаагүй байгаа. За тэгээ кино наадамд үзүүлсэн амжилтууд нь бас үнэхээр гайхалтай байлаа. 76 дахь удаагийн Эмигийн шагнал гардуулах ёслолоор нийт 18 төрөлд шагнал хүртэж түүхэн дээд амжилтыг тогтоосон. За энэ нь болохоор зэрэг нэг цувралаар хамгийн олон шагнал хүрсэн цувралын рекордыг эвдсэн гэсэн үг. Шоугунаас өмнө бол Game of Thrones 2015 онд 12 шагнал хүртснээрээ рекордыг эзэмшиж байсан юм байна. За тэгээ шагналаас нь дурдах юм бол шилдэг дараамын цувралыг Шогун, Лорд Тороногогийн дүрд тоглосон Хироюки Санада болон Марикогийн дүрд тоглосон Ана Свайнаар драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчдийн шагналыг тус хүртсэн. За мөн цувралын шилдэг найруулагчаар Шогуны 9-р анги болох Crimson Sky анги дээр ажилласан Фредерик Той хүрсэн байна. Цуврал дээр ганцхан найруулагч ажиллаагүй, анги болгон дээр өөр найруулагч нар ажиллаж байсан. Энд ингээд хүснэгт оруулчи аль анги дээр аль найруулагч ажиллаж байсан бэ гэд.
За Эмигээс гадна телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбооноос жил бүр уламжлалгын зохион байгуулдаг TCA Awards шагнал гаргах ёслоос Шогун бас хэд хэдэн шагнал авсан. Program of the Year, Outstanding Achievement in Drama, Outstanding New Program төрөл. За тэгээ Анасваа болохоор Individual Achievement in Drama гэсэн төрөл тус шагнал хүрсэн байна. За ингээд бичлэгийн төгсгөл хэсэгт Шогуны тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. Яг Шогуны 1-р ангийг үзэхдээ бол зураг авалтын Японд хийсэн байхаа л гэж юу нь бол бодож исэн. Тэгсэн чинь Канадын Ванкувер гэдэг хотод хийсэн байна. За тэгээ Осака Баунтийн зураг авалтыг болохоор зэрэг Moody гэдэг порт дээр авсан юм байна. За цувралын төсвийг ярих юм бол FX-ийн түүхэнд хамгийн үнэтэй бүтээл болжээ. За тэдний алдартай цувралууд гэх юм бол The Americans байна, Fargo байна, American Horror Story байна. За сүүлд бол The Bear болол маш их шүүгэлж байгаа. За тэгээд энэ дундаас болохоор зэрэг Шогун хамгийн үнэтэй нь болсон юм байна. Яг хэдэн долларын төсөвтэй байсан нь ердөөсөө зарлаагүй байгаа. Гэхдээ 1980 онд хийгдсэн оригинал мини цуврал нь болохоор тухайн үед 22 сая доллараар хийгдчихсэн юм байна. Одоогийн ханшаар бол энэ нь 80 сая доллартай тэнцдэг юм байна. За тэгээд FX-ийн Шогуны хувьд болохоор зэрэг Супер Боулын үеэр 30 секундын тийм промошн явуулсан юм байна. Тэгээд тэрэндээ л гэхэд жишээ нь 7 сая долларыг зарцуулсан юм байна. Тэгээ энэ дээрээс нь Канадад очиж зураг авалтаа хийсэн, ихэнх жүжигч нь гадаадд байсан гэж бодохоор зэрэг төсөв нь бол бүр ингээд талисан юм шиг байгаа байхгүй юу. За тэгээ дээрээс нь цувралд бүр ингээд хөл бүтэн 2 тусдаа баг ингээд ажилласан байна. Нэг нь болохоор зэрэг англи хэл дээр, нөгөө нь болохоор япон хэл дээр тийм 2 баг байсан юм байна. За кинонд олон тооны самурай нар мөн тосгоны орсон цогчд гээд олон тооны нэмэлт тийм дүр бүтээх хүмүүс шаардлагатай болсон юм байна. Тэгээ энийг болохоор зэрэг extras гэж хэлж байгаа. Яг нөгөө нэг мэрэгжлийн жүжигчин бол биш, тийм дүр бүтээж байгаа хүмүүс гэх юм уу. Тэгээ манай Монголд болохоор зэрэг ярьдэн шүү дээ. Нийтийн зураг авалтанд орох уу гэд. Тэгээ тэнд болохоор зэрэг ингээ мэрэгжлийн жүжигчин биш, энгийн хүмүүс их ордон шүү дээ. За тэгээд эдгээр хүмүүс болохоор зэрэг хэрвээ Японд байсан бол өдөрт ойролцоогоор 5,000 йен уу 30 орчим долларын ажлын хөлс авах байсан юм байна. Тэгсэн чинь Шогунд болохоор зэрэг өдөрт 50,000 йен буюу $300 тэнд мөнгө авч ижээ. Тэгэхээр зэрэг энэ төсөв нь одоо ямар их байсан нь бол харагдаж байгаа. За тэгэхэд киноны деталууд бол үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээ яг тэнд ингээд Япон уур амьсгалыг мэдрүүлэхийн тулд болохоор зэрэг Япон зөвлөхүүд их ажиллаж байсан юм байна. За Шогуны бүхэл өнцөг дөрүүд нь эдгээр зөвлөхүүдийн гараар нь дамжижээ. Жишээ нь болохоор жүжигчдийг хэрхэн зөв хөдөлгөөийг зааж өгөхийн тулд гэхэд 3 тийм тохионы мастер ажиллаж байсан байна. Суух, идэх, алхах, за хаалга онгойлохоос ахуулаад ингээд бүх зүйлийг аягүй сайн судлаад тэр киноны зохиол болж исэн үеийнхтэй тааруулж ингэж хийсэн юм байна. За тэгээ CGI-ийн хэрэглээ нь бол энгийн киног бодох юм бол хамаагүй их байжээ. Нөгөө нэг дижитал хүмүүсийг армийн цэргийн тоог нэмэгдүүлэхэд бол ашигласан. Хувцас дизайны хувьд болохоор зэрэг бүх хувцсыг гараар хийсэн юм байна. Шогуны өмнөх оригинал хувилбар нь болохоор зэрэг Эмигээс шилдэг хувцас загварын шагнал хүртэжсэн. Тэгэхээр мэдээж дахин хийж байгаа хувилбар нь тэрнээс муудаж болохгүй шүү дээ. Тэгээд цуврал дээр нь Карлос Розарио гэдэг тийм загвар зохион бүтээгч ажилласан юм байна. Хувцсны бүх деталийг гараар уралсан гэжээ. За тэгээд цаашлаад ингээд дөрөв болгонд өөрийн гэсэн өнгөний хослолоор хувцас хийж өгчээсэн юм байна. Марико болохоор ихэвчлэн цагаан саарл өнгөөр, Ябушиги болохоор ногоон өнгөөр, Тороного болохоор шар өнгийн хувцсыг түлхүү өмссөн юм байна. За ингээд дараагийн бас нэг сонирхолтой баримт гэх юм бол шоу хангалттай сайн гэж одоо FX үзээгүй учраас цацах хугацааг нь хойшлуулж исэн юм байна. 2019 оны өвөл FX-ийн CEO John Landgraf энэ шийдвэрийг гаргаж хойшлуулж ижээ. Тэрээр хэлэхдээ 1989 оноос хойш шилдэг богино цувралууд нөгөө Best Limited Series гэдэг шүү дээ. Тэдний шаардлага нь мэдгэдэггүйц нэмэгдсэн гэж хэлсэн юм байна. Тэгэхээр ер нь бол ингээд анханасаа FX Shogun-ыг шилдэг байлгах зорилттойгоор хийж байжээ. Тэгээд түүндээ ч хүрсэн байна. Үнэхээр амбицтай байсан байна энэ цувралыг. За тэгээ киноны зургийн авалтыг болохоор зэрэг анх Японд хийхээр төлөвлөж байсан юм байна. Тэгсэн чинь ковидын хөл хорионоос болоод Канадад зураг авалтаа хийхээс өөр сонголтгүй болсон юм байна. Тэгээд зураг авалт нь 2021 оны 9 сарын 22-наас эхэлсэн юм байна. За тэгээ кино хойшлж исэн шалтгаан нь болохоор зэрэг зөвхөн ковидоос болоог байна. За шоуг бүхнээрийн шинжилт хийснээс олж удаашрсан гэжээ. Ronan Bennett гээд Ирландын тим зохиолч анх шоуны удирдагчаар нь ажилд орсон юм байна.
Тэгээ тэр хүн болохоор зэрэг зохиолын эхний үйлрүүд дээр нь ажиллаж байсан юм байна. За тэгээ 2019 онд шоуг хойшлогдсны дараа Беннет ингээд буцаад шоуг үргэлжлүүлэх цаггүй болоод орондоо Justin Marks, Rachel Condo гэд хоёр хүн орсон юм байна. Тэгээд John Landgraf хэлэхдээ болохоор зэрэг шоуны скрипт нь тийм үзэж байгаа шиг тийм хөгжилтэй байгаагүй гэж хэлсэн байна. Кино ч өөрөө нөгөө номноос хэдүүлж хийсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг номон дээр байгаа санааг яаж кино олох уу, тэр хүмүүсийн харилцан яриаг яаж баяжуулах уу өнтер гээд тэрийг ингээд тэр чигээр дахиж ингэж кинонд болгож бичсэн юм байна гэж ойлгосон. За ингээд 10 ангийн турш хамт байсан баярлалаа. Үнэхээр гайхалтай бүтээл болжээ. Real Feast-тэй хамт байсан баярлалаа. Танд таалагдсан бол манаас үгүй дагаарай. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая.